За өмнө нь бол эрэхтэй дандаа өвчтний зүгээс ирдэг байсан. Тэгээд тухайн үед бол одоо миний өвчин одоогийн эмчилгээний дараа идэхгүй. Одоо би эдийн эмчилгээний дараа хэр сайн болох вэ? Миний эмчилгээ хэр үр дүнтэй болох вэ гэж санаа зовлонтой ирдэг байсан. Одоо бол яг бүрэн идэгсэн хүний хувьд ирэхэд бол сэтгэл санаа доктортой аз жаргалтай яж байгаа. Эмнэлэгт хийдэг эмчилгээ нь болохоор яг хавдралуугаа чиглэж эмчилгээ хийдэг. Тэгээд ерөнхий уламжлалт эмчилгээ нь болохоор бүх биеэр тараад тэгээд хэдэн хувь нь л ингээд тухайн өвчин рүүгээ очих магадaltaй байд юм байлээ. Тэгээд миний бие дээр ирсэн үр нөлөө гэх юм бол шууд эхний эмчилгээнээс хавуулаад үр дүн нь огцон мэдэгдэжсэн. Одоо жишээ нь хавдрын хэмжээ нь эхний эмчилгээний дараа огцон багасаад тэр нь мэдэгдэхгүй бол тийм үр дүн бол шууд мэдэгдэжсэн. Тэгээд яг эмчилгээний дараа ч гэсэн одоо өвдөх, завир мовир одоо энгийн амьдралд нөлөөлөх ч гэсэн айгүй эрчимтэй болж байгаа нь шууд ажиглагдчихсэн. Тэр нь л миний бүх таньдаг хүмүүс наваг сэтгэлээр дэмжиж байсан. Тэгээд тэр нь надад тустай болж байсан. Бас би өөрөө ч гэсэн тэр нь анханасаа сэтгэл зүйн хувьд ер нь бууж өгөөгүй. Тэгээд нэг удаа ч гэсэн ер нь өөртөө ялгдаг болохоор тэр маань ч гэсэн бус хүмүүс маань ч гэсэн эргээр нөлөөлөд тэгээд сэтгэл санаа нь зовнох нь ч гэсэн бага байсан надад өөрт маань мэдэгдэжсэн. Миний хувьд хэм бол сэтгэл санаагаар вирусыг бууж өгч болохгүй. Одоо өөрийн чинь хийж чадах цорын ганц юм бол сэтгэл санаагаар өөрийгөө үргэлж ингээд ялнаа чадна гэдэгт итгэлтэй ба. Тэгээд эмчилгээг бол одоо эмчилэг маань хангалттай сайн өгч өгнө. Тэгээд хамгийн чухал юм бол ер нь өөртөө итгээрээ битээ эзэж бууж өгөөрэй гэж хэлмээр байна.